Сайн бацхан үзэгчтэй цагуур ошин шилжлэгээний газраас та бүхэнд баяр наадмын өдрүүдх цагаарын урьдчилсан мэдээг танилцуулъя. Эхлээд өнгөрсөн хоногт орсон хурд үндэсний талаарх мэдээлэл та бүхэн анхаарлаа хандуулна уу. Өнгөрсөн хоногт бол Хөвсгөл аймгийн хойд хэсэг болон ерөнхийдөө зүүн аймагуд болон говийн бүсийн зүүн хэсэг болон өмнө талыг бараад бага зэргийн хур бороо орсон. За говийн бүсийн бас ихэнх хэсгийг хамаарч хур бороо орсон дата мэдээтэй байна. За тэгвэл та бүхэнд баяр наадмын өдрүүдийн цагаарын мэдээг танилцуулъя. За ерөнхийдөө бол цагаарын аюултай үзэгдэлээс сэрэмжүүлэх мэдээг эхлээд та бүхэндээ танилцуулъя. Маргааш өдөр Булган, Сэлэнг, Дархан, Төв аймгийн газар тариалангийн нутгуудаар агаарт 32 градусаас давж халах ийм төлөвтэй байгаа учраас малчид ард иргэд та бүхнийг сон сэрэмжтэйгаараа гэж анхааруулах байна. 12-нд бол нутгийн баруун хагаст, 13-нд бол ихэнх нутгаар бороо орж сэрүүсхийг онцгойлон анхааруулъя. 12 гэдэг маань наадмын 2 дахь өдөр гэсэн үг. За мөн 13-нд бол ихэнх нутгаараа бороо орж эрс сэрүүсхийг та бүхэндээ онцгойлон анхааруулъя. Өнөө шөнийн хувьд бол баруун аймагуудын нутгаар үйлшин, за шөнөдөө нутгийн баруун хэсгээрээ бага зэргийн бороо ороход өдөртөө ихэнх нутгийг хамарж түр зуурын дуу цахилгаантай усрахыг бороо орох төлөвтэй байна. Төв аймагуудын хувьд бол үйлшин, шөнөдөө бороо орохгүй. За гэхдээ өдөртөө Хангай, Хөвсгөлийн улсаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа бол харин зүүн аймагуудын нутаг болон говийн бүс нутгаараа солигдмол үйлдэл бороо орохгүй байх төлөвтэй байх нэ. Шөнийн температурыг харах юм бол баруун аймагуудын хувьд буюу Баян-Улгийн аймгийн нутаг, Завхан, Говьлтай, Баян хонгорын хойд хэсгээр 6-аас 11 градус дулаан байх төлөвтэй байгаа бол Ховд, Говьлтай, Баян хонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-аас 23 градус дулаан байх нь бусад нутгаар бол 10-аас 15 градус дулаан хонох төлөвтэй байх юм а. Төв аймагуудын хувьд аваад үзэх юм бол ихэнх нутгаараа мөн 10-аас 15 градус дулаан байх төлөвтэй байгаа. Орхон, Сэлэнг болон Туулгын сав газраар шөнөдөө 15-аас 20 градус дулаан хонох бол зүүн аймагуудын хувьд шөнөдөө 11-ээс 16 градус дулаан хонно. Говийн бүсийн хувьд 16-аас 21 градус дулаан хонох ерөнхий төлөвтэй байна. Маргааш өдрийн буюу 11-ний өглөөний 9 цагаас оройны 21 цаг хүртэлх хугацаанд баруун аймагуудын ихэнх нутгаараа 22-оос 27 градус дулаан байх бол Ховд, Говьлтай, Баян хонгор аймгийн өмнөд хэсгээрээ 29-оос 34 градус дулаан, Төвийн бүсийн аймагуудын нутгаар 28-аас 33 градус дулаан байх бол Орхон, Сэлэнг болон Туулгын сав газраар өдөртөө 33-аас 38 градус хүрч халах төлөвтэй байна. Зүүн аймагуудын хувьд бол 29-оос 34 градус дулаан байна. Говийн аймагуудын хувьд бол 32-оос 37 градус хүрч мөн бас маш бөхчм халуун өдөр болж өнгөрөх төлөвтэй байгаамаа. Салхины хурдын тухайд аваад үзэх юм бол баруун аймагуудын нутгаар зарим газраар түр зуур секундэд 18-аас 20 м хүрч салхины хурд бол ширүүснэ. Төвийн бүс нутгаараа мөн өдөртөө зарим газараар секундэд 12-оос 14 м хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа бол харин зүүн аймагуудын хувьд бол 6-аас 11 м/сек салхитай, говийн бүс нутгаараа 7-оос 12 м/сек салхитай байх нэ. Нийслэл Улаанбаатар хотын цагаарын 3 хоногийн урьдчилсан мэдээг одоо та бүхэндээ танилцуулъя. Нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол 7 дугаар сарын 11-ний өдөр 32 градус хүрч хална. 7 дугаар сарын 12-ны өдөр бол 28 градус дулаан байх бол 7 дугаар сарын 12-наас 13 шилжигшин бороотой, шөнөдөө 16 байхад 7 дугаар сарын 13-ны өдөр температурын утга 12-ныхоо өдөртэй харьцуулахад нэлээд сэрүүж ирсэн байдалтай буюу 13-ны өдөр 19 градус дулаан, мөн өдөртөө бас түр зургийн дуу цахилгаантай усрах бороо орох төлөвтэй байгаамаа. За цаашдын төлөвийг харж байхад бол Дархан уул аймаг, за мөн Эрдэнэт хот гээд маргааш бол Төвийн бүс нутгаараа нэлээд халах төлөвтэй. За ялангуяа Дархан уул аймгийн хувьд бол маргааш 38 градус хүрч маш халуун бөхчм өдөр болно. Эрдэнэт хотын хувьд мөн маргааш 32 градус. За мөн л 7 дугаар сарын 12-наас 13 шилжигшнөөсөө эхэл сэрүүсч эхлээд 7 дугаар сарын 12-ны өдөр бороотой, 13-ны шөнө бороотой. За мөн бол 19 градус дулаан гээд өмнөх өдрүүдтэйгээ харьцуулахад 7 дугаар сарын 13-ны өдөр бол маш сэрүүсч ирсэн байдалтай байгаамаа. Цаашдын төлөвийг харж байхад бол 7 дугаар сарын 12-нд бол баруун болон Төвийн нутаг, говийн нутгийнхаа баруун хэсгээрээ 13 болон 14-нд бол ихэнх нутгаараа түр зуурын бороо орох төлөвтэй, 15-нд бол нутгийн зүүн хагастай бол түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй үзэгчтэй анхааруулan хэлье. За ерөнхийдөө бол агаарын температурын утга бол 12-наас 13 шилжигшин бол нэлээд сэрүүсч ирсэн байдалтай буюу 13, 14-ний өдрүүдэд бол ихэнх нутгаараа нэлээд сэрүүхэн байх төлөвтэй байгааг үзэгчтэй анхааруулan хэлье. Та бүхэнд цагуур ошин шинжилгээний газраас цагаарын мэдээллийг танилцуулаа. Та бүхэн сайхан надаарай.